Хүндрэлтэн аль эртнээс Тамба Диважингийн талаарх ойлголт гүн шингэсэн байдаг. Жишээлбэл дэлхий дээр байдаг 3 томоохон шашин болох Иесус Христ, Ислам, Буддын шашин бүрт энэ насандаа хэр хүн байснаас шалтгаалan очдог Диважин эсвэл тамийн талаарх ойлголтууд байдаг. Тэгвэл энэ удаагийн бичлэгээр бид амьдрал дээр бодитоор оршин байдаг тамийн мэт гаригуудын талаар ярьж өгөхөөр бэлтгэлээ. Магадгүй энэ бичлэгийн дараа та амьдардаг дэлхий гарига ямар Диважин мэт газар болохыг ойлгож магадгүй юм. Шилээр бороо ордог гариг. HD 189-733B гариг бол одоо манай дэлхийгээс 64 гэрлийн жил байрладаг манай Нарны аймгийн Бархас бут гаригтай ижил хэмжээтэй дэлхийд төстэй тамийн гимээр халуун гариг юм. Уг гариг дээр температур нь 1000 градус хүрдэг бөгөөд Цельсийн 1000 юм гэдэг бол ард тугалах хайлхаас ч илүү хэм гэсэн үг лээ. Тэгэхээр ер нь ойлгомжтой болж байгаа сте. 189-733 B гариг бол одтойгоо маш ойрхон зайд оршдог тул нэг тал нь байнга од руугаа харсан байдаг. Тэр тал нь халуун, нөгөө тал нь харьцангуй сэрүүхэн байхад хүргэдэг. Гэвч энэ гаригийн хамгийн гайхалтай онцлог уг гаригийн бороо юм. Дэлхий дээр бороо ус болон цас хэлбэрээр ордог бол HD 189-733B гариг дээр бол шилээр бороо ордог. Гаригийн агаар мандалдах үүлнүүд нь силикат хэмээх шилийг бүрдүүлдэг материал агуулсан байдаг ба гаригийн өндөр хэмээс болж уг материалууд нь ууршиж улмаар шилэн төлөвт орон бороо мэт тэнгэрээс ордог аж. Шилэн борооноос гадна уг гариг дээр 8700 км/цаг хүртэл хүчтэй салхи салгилдаг байна. Тиймээс уг гариг бол дэлхийдээ харьцуулбал жинхэнэ шилэн там гэсэн үг юм аа. Халуун тогоон гариг. Айшлан иржүү зуны удирдал ердөө 30 хэм хүрэх гээд ирэхлээр монголчууд нийтээрээ хайж урсдгийг хүн болгон мэддэг баг. Гэхдээ иймэрхүү өдрөл сүүдэрт хүүтэн мөстэй кола унгаа чилэн хэвтэг шиг жаргал байхгүй шүү дээ. Тэгвэл та энэ чилрэлтэй алс холын 4600 градус хүртэл халддаг гаригт хийж чадах уу? Зүгээр л андаараа боодог болохоор бидний мэдих сансрогдрууд хамгийн халуун дэлхий төст гариг бол Кельт 9B гариг бөгөөд дэлхийгээс 670 гэрлийн жилийн зайд оршдог сансрын халуун тогоо юм. Энэ тамийн мэт халуун гариг нь бидний төсөөлөлд багтамгүй 4300 Цельс хүртэл халддаг бөгөөд энэ зарим нэг оддын гадруугийн температураас илүү байгаа юм. Харьцуулж үзвэл бидний нарны гадруугийн температур ойролцоогоор 5500 Цельс байдаг шүү дээ. Кельт 9B гариг дээр мөн л өөрийн оддоо маш ойрхон зайд буюу 2 сая км-ийн зайд хэрэгэлдэг бөгөөд харин манай нар дэлхийн хоёр дунджаар 150 сая км-ийн зайтай. Тэгвэл уг гариг дээр дэлхий дээр байдаг хатуу металлууд болох төмөр, титан зэрэг нь бүрэн ууршиж агаар мандлыг бүрдүүлдэг бөгөөд бараг төмөр шиг агаартай гэж хэлж болно. Дээрээс нь уг гариг нарыгаа ердөл 1.5 дэлхийн өдөрт багтааж тойрдог ба эрдэмтэд уг гаригийг энийг хурдаасаа болоод удалгүй одны тойрог замаас гарan хийн сүл татуулан тэрх магадaltaй хэмээн үздэг. Хэрв та ямар нэгэн байдлаар Кельт 9B гариг дээр очивол тэр доороо ууруулан уурших байлаа гэж. Тэгэхээр энэ гариг бол яалтчгүй бодитоор өршин байдаг тамийн гариг юм аа. Хад чулуун далаатай гариг. Тэр богдуулмаа нэг өдөр хайлаад томоо гол үсгвэл та яах вэ бэ? Тэр их том хад чулуунууд гэвгэн далай мэт ориглол гараад дурсаад хүрээд ирнэхээр баг төсөөлөхдөггүй байгаа сте. Тэгвэл сансрогдрууд боломжгүй зүйл гэж үг вэ? Дэлхийгээс 489 гэрлийн жилийн зайд орших Корот 7B гариг нь нарны аймгийн гадна орших хамгийн амар тамийн гаригуудын нэг юм байна. Европын Корот сансрын дуран анх 2009 онд нээсэн энэхүү гариг нь судлаачдын анхаарлыг татсан бөгөөд уг гаригийн температур нь бараг 2500 Цельс хүрдэг бөгөөд энэ төмөр зис гих мэт металлуудыг хайлуулахад хангалттай халуун температур юм. Эрдэмтэнд Корот 7B гаригийн энэ халуун амар халуунаас үүдэж гадаргуу дээр нь хайсан чулуун давхаргын лаван их далай үүссэн хэмээн үзэж байгаа аж. Сүүлдээ энэхүү хайсан чулуун ууруулан халуун хагаартай холилдон шиврэн орох бөгөөд чулуугаар бороо ордог байна. Тэгэхэд түүний хажууд манай хаврын шорон шургуул юу ч шүү гэжтэй. Тийм болохоор уг гариг яалтчгүй хорвоо ертөнцийн тамийн гаригуудын нэг юм аа. Уурын зуухан гариг. Үйл гадаа хүйтэн жаахан алхачаар хөлрөөд дотор бачимдаад хэцүү байдаг шүү дээ. Тэгвэл тийм өдрөмжийг өгч чадах бүхэл бүтэн гариг байдаг бол яах вэ? Ядаж яхад бүр маш өндөр даралтанд орштэй. Та YouTube сувгаа нэхээс эхлээд алгоритмыг зөв ашиглаж чанартай контент бүтээгээд ашиг орлоготой болтлоо хөгжүүлж бүхий л аргыг нийт ороод сурмаар байна уу? Тэгвэл анхаарлаа нааш хандуулаарай. Контентийг ютубер болох нь зөвхөн олон танигдах эсвэл мөнгө олгох биш ээ. Энэ бол таны дотоод сонирхол хүсэл санааг бодит амжилтанд өргөх гайхамшигтай арга зам байна. Эдгээрч юу агцсан бэхээр контентын найрлага форматыг өөрөө зохиож сурах, алгоритмын учрыг нэгэнгүй ойлгох, тулгарсан бэрхшээл бүтлгүүтлийг даван туулах сэтгэл зүйн ур чадвар, бүр цаашлаад гадаад хэл дээр контент бүтээх, хиймэл оюун ухааны бүтээлчээр ашиглах зэрэг агуулгууд багтсан байгаа. Та өөртөө хөрөнгө оруулж ютубер болох аяллаа яг одоо эхлүүлээрэ. Хүн болгоны дотор л контент бүтээх гэсэн нууцхан хүсэл байж л байдаг. Үүнийг хийж үзэж байж л мэднэ. Тэгэхээр одоо эхлэхгүй л хэзээ эхлэх юм бэ? Та сургалтаа Задлан цэгийн минь вебсайтаар орж хүлээн аваарай. Дэлхийгээс харьцангуй ойр зайд буюу ердөө 40 гэрлийн зайд орчиж буу GJ1214B гариг нь бидний ойлголтоор бол далайн ертөнц юм. Орчин үеийн одон орон судлалын хамгийн сонирхолтой нээлтүүдийн нэг болох энэ гариг нь усан дэлхийн хэмээн тодорхойлогддог боловч асар өндөр даралттай, асар гүн далайтай ёстой л усан тамийн гариг үлээ. Ерөнхийдөө бараг л уурын цух гэсэн үг. Уг гариг нь дэлхийдээ харьцуулахад ойролцоо маастай боловч тэр чигээрээ усаар бүрэгдсэн гариг юм. Түүний бүтцийн 10 орчим хувийг ус төрөгч, гелийн атмосфер бүрдүүлдэг бол түүний массын 50 хүртэл хувь нь ус байх магадлалтай гэж эрдэмтэд үздэг. Харьцуулбал дэлхийн усны массын хувь нь ердөө 1.2% байдаг гэж. Энэ гариг дээр байх далайнууд нь манай дэлхийн далайнуудаас хэдэн 10-100 дахин илүү гүн бөгөөд ийм гүнд усны өндөр даралттай улмаас өөр төлөвт орж бидний мэдэж буй уснаас огт өөр шин чанартай болдог байна. Дээрээс нь уг далайн гүнд металл мэт маш хатуу 7 дугаар үлгийн мөснүүд бүрэлдсэн байдаг бөгөөд зөвхөн маш өндөр даралтын тунд л үүсэж
мөс болдог юм аа. Тийм болохоор та энэ гариг дээр ямар нэгэн байдлаар очиод амьдрахаар бол өндөр даралтанд нь нэг бол бяцаж өгөх нь эсвэл металл мэт хатуу мөсөн цохилж өгөх нь биш. 10 том. Нэгээс Улаанбаатар хотод тогны хязгаарлалтууд тэгжиж шөнө өрөө хоол ундаа идэхлээр таг харанхуй болдог гэснийг санаж байна уу? Тэгвэл гэрэл хизээж оршин байх боломжгүй тийм гаригт хэдүүлээ амьдардаг гэсэн бол яана тамина. Орчин ертөнцийн хамгийн харанхуй гариг хэмээн тодорхойлогддог TRES 2B нь дэлхийгээс 750 гэрлийн жилийн зайд оршдог нууцлаг ертөнц юм. Уг гаригийн гэрлийг ердөө нэг хүрэхгүй хувийг л ойлгодог бөгөөд үлдсэн 99 гаруй хувийг нь бүрэн шингээдэг ба харьцуулж үзвэл дэлхийн хамгийн харанхуй бодисгийг нүүрсний тортогч гэсэн гэрлийн 4 хувийг ойлгодог байна. Хэрвээ та уг гариг дээр очивол хав харанхуй вакуум дотор зогсож байгаа мэт мэдрэмжийг авах болно. Энэ гаригийн гадаргуу нүдэнд үзэгдэхгүй харин зөвхөн хар хөвдөг байрыг шиг л сүудэр ялгарх бөгөөд үе үе улаасах цэгүүд ялимгүй гэрэлтсэн солир туянаас өөр гэрэл үзэгдэхгүй. TRES 2B гариг нь хэрхэн яаж гэрлийг тэгж аимшигтайгаар шингээж байгааг эрдэмтэд хараахан олоогүй байгаа гэж. Тийм болохоор энэ гариг бол хүнийг мөнхөд тарчлах харанхуй тамтай адилхан гэсэн үг юм аа. Хамгийн ганцаардмал гариг. Сансар өдргөн гариг бүр өөрсний гэсэн оттой байдаг. Гэвч хязгааргүй уудам сансарт ямар ч эзэнгүй гариг тэнвэршлэн явдаг бол яах вэ? Яг л энэ ертөнцийн хамгийн ганцаардмал гариг юм. PSO J318.5 22 гариг бол сансарт тэнвэршлэн явдаг гариг юм. Уг гариг нь бархасууд гаригийн массаас ойролцоогоор 6.5 дахин хүнд бөгөөд температурын хувьд 525-аас 625 Цельсиумд ордог байна. Дээрс нуг гариг нь ердөө 12 сая жилийн настай бөгөөд харьцангуй залуу гаригт бол одоо хүртэл өөрийн дулааныг хадгалсаар байгаа гэж үздэг. Энэхүү гаригийн агаар мандал нь үндсэндээ ус төрөгч болон гээлийн хийгээр бүрддэг ба эрдэмтдийн таамаглаж байгаагаар энэ гаригийн үүс нь төмөр болон шилийг бүрдүүлдэг силикат бичил ширхэгүүдээс бүрддэг байж магадгүй байж. Энэ гаригийн үүсийг үнэндээ металл агуулмжтай болгож байгаа юм. Эрдэмтэд энэхүү гариг яагаад ганцаараа аялгуулсан талаар хэд хэдэн таамаглал дэвшүүлсэн ба нэг бол одоо хитрхи хурдан торж иргэснээс үүдэн тойрог замаасаа гарсан эсвэл бүрдэж амжаагүй авраг том гариг байх боломжтой хэмээн үздэг. Тийм учраас энэхүү гариг бол манай ертөнцийн хамгийн ганцаардмал тамийн гариг юм аа. Галзуу цаг агаартай гариг. Монголын аврал бол тэр чигээрээ гайхамшигын улирал гэдэгтээ хинч маргадгүй. Өнөөдөр өглөө сайхан нар тахад оройн тэнгэр бүрхөө шороо шуураад цас мас орох бол хаврын улиралд энгийн үзэгдэл байдаг. Тэгвэл манай хавраас ч илүү жинхэнэ эрсдэл суур амьсгалтай гариг байдаг ажээ. HP 80606B нь дэлхийгээс 190 гэрлийн жилийн зайд оршдгон хамгийн тогтворгүй цаг агаартай гаригуудын нэг юм. Энэхүү гариг нь астрофизикийн хувьд маш онцгой үзэгдэлтэй бөгөөд манай нарны аймагаас гаднах хамгийн солиорсон гаригуудын нэг юм тооцогддог байна. Уг гариг нь маш өрмөс тойрог замтай бөгөөд дэлхийдээ харьцуулбал маш урт нарийнхан эллипс хэлбэртэй бөгөөд үнээсээ олж тамийн мэт цаг агаартай болдог ажээ. Хэрв та энэхүү гариг дээр очивол юун түрүүнд нэг өдрийн дотор температур нь 500-аас 1500 рүү хүрч өөрчлөгдөхийг анзаарах болно. Ердөө хэдэн цагийн дотор шүү дээ. Энэ гинтийн алт нь гаригийн агаар мандалд маш хүчтэй салхи шуурга үүсгдэг ба түүний урд нь 1000 км/цагт хүрдэг хэмээн тооцоолдог. Өөрөөр хэлбэл өглөө нь аимшигын халуун байсан бол өдөр нь тамийн мэт халуун болж дээрэс нь асар хүчтэй шуурга шуурна гэсэн үг юм. Тэгэхээр яалчвал тамийн гариг байгааз. Үнэт эрдэнсээр шуурдаг гариг. Хизээ нэгэн цагт Бадмарыг Индранал гэх мэт үнд эрдэнсээр бороо ороо шуураад тэглвэл та баярлах хэрэгтэй гэж бодож байна уу? Үгүй ээ. Айх хэрэгтэй гэж бодож байна уу? Тэгвэл түүний хариултыг HATP 7 гэх гаригаас авахулна. HATP 7B гаригийн дэлхийгээс 1000 гаруй гэрлийн жилийн зайд орших онцгой үзэсгэлэнтэй боловч маш аимшигтай гариг юм. Уг гариг дээр 2200 хүртэл халж тэр өндөр дулаанаас болоод Бадмарыг Индранал гэх мэтчлэн үнд эрдэнсээр цагт 8000 км-ийн хүртэл хурдтай үнд эрдэнсийн шуурга үүсгдэг гэж. Дээрээс нь уг хүчтэй салхи нь гаригийг гайхамшигтай өрмөц өнгөтэй үүсийг гаригийн нэг цэгээс нөгөө цэг рүү тун хөөдөг ба түүнээс хойш нэг тал руу чиглэсэн үйлтэй болж. Өөрөөр хэлбэл гариг зөвхөн тодорхой нэг хэсэгтэй л үйлтэй байдаг бол бус хэсэгтэй харьцангуй тунгалаг байдаг байна. Үхлийн татах хүчний гариг. Орчин ертөнцийн хамгийн аюултай гаригуудын нэг болох Kepler 13AB нь дэлхийгээс 1730 гэрлийн жилийн зайд оршдог ба гадаргуу дээрх амьд бүхнийг өргөдүүлэх хэмжээний хэд өндөр температур агаар мандлын баримталж болшгүй нөхцлөөрөө алдартай гариг юм. Kepler 13A одны эргэн тойронд иргэдэг энэхүү авраг том гариг нь өөрийн эрхэлсэн одныхоо гэрлээр 7000 жилийн өмнө дэлхий рүү хүрсэн гэх мэдээлэлд үндэслэн судлагдсан байна. Kepler 13AB гаригийн гадаргуу дээр 2700 Цельсиусийн хүртэл халж хүмрийг хайлуулж алмазыг уург болгодог ажээ. Гэхдээ энэ халуун гаригийг хамгийн аюултай болгож юу торын ганц хүчин зүйл биш юм. Энэ гаригийн хамгийн аимшигтай онцлог бол түүний хит их масс ба түүний улмаас татах хүчний зөрүүний нөлөөлөл юм. Хэрв та энэ гариг дээр зогсох боломжтой байсан бол тэнд агаар мандлын дээд давхаргаас доод давхар руу чиглэх татах хүчний огцон мөрчлөлтийг мэдрэх байсан бөгөөд агаар мандлын бүтцийг хүртэл өөрчилдөг байна. Бас амар гоц. Ингээд энэ удаа та бүхэндээ тамийн гаригуудыг танилцууллаа. Дараа нь маш сонирхолтой юм оруулаа шүү. Хүлээж байгаарай. Subscribe дараад. За маш хэрэгтэй та бүхэнд одоо яг хэлэх гэж шүү. Анхааралтай сонсоорой. Танд YouTube сувг хөтлөх хүс сонирхол контент бүтээх ур чадвар идэв зүтгэл байгаа ч гэсэн сувгаа тгээс эхлүүлэхэд цаг хугацаа зардал их шаарддаг нь ойлгомжтой. Тиймээс бид өмнө үүсгээд амжилттай хөгжүүлж ирсэн тодорхой дагагчтай контентын суурьтай сувгуудаа зөвхөн задлан цэгмэн дээр гарсан YouTube Secret Sauce хэмээх энэхүү сургалтыг бүрэн дүрэн үзэж ойлгосон тохиолдолд сувг хамтран эзэмшигчээр оролцох
франчайз эрхийг санал болгож байгаа юм. Тэгэхээр та бүхэн хичээлээ бүрэн дүрэн үзэж дуусгах нь нэг ёсны босго бөгөөд хичээлийн дундуур Facebook группийн хаяг болон линк харагдана. Тэр хаягаар группт орж ирснээр бид бүхэн дараагийн хэлцлийг явуулж танд тохирох цугийг гаргаж өгөн хэрхэн цааш авч явах бүх зүйлийг хангах болно. Энэ мэдээжийг production techniques-ууд маркетинг гэдэг олон боломжууд байгаа. Та энэ боломжийг бүг алдаарай.